сайн бацхан уу Our Амьдрал podcast ихний дугаар тавтай мэрл. I'm joined here with my co-host Sara. Тэгээд today's guest is Arvin. За тэгээд та нарт ийм товчхон тайлбар өгье л дөө. Энэ подкастны ямар учиртай гэвэл нэг цаг те ойролцоогоор нэг цаг амьдралынхаа талаар ярилцаад яаж professional career-ийнхаа эхлүүлж байгаагийн талаар ярилцъя гэж бодож байна. How are you doing, Sara? So, yeah, I'm good so far. How about you? Yeah, I'm doing good. Энд жоохон нөгөө final exam эхлэх гээд it's kind of getting stressful. Tell me about yourself. What are you studying? Where are you studying? За би Канад улсын University of British Columbia сурч байгаа. Тэгээ одоо 3 дугаар жилийн оюутан computer science-аар сурдаг. How about you? So, I'm studying Bachelor of Commerce and Laws at the University of Sydney, and I'm in my second years. And I have 3 more years to go. So in all, it's a 5-year degree overall. Wow. Тэгээд the reason we're doing this podcast is те ингээд төсөлтөөсөө хойш уулзаагүй те зөндөө friends байгаа штэ. Бид нартайгаа reconnect тэгээд одоо хаана юу хийж явж байгаа тэрийг л мэдэх зорилготой анх эхлүүлсэн байхгүй. Өнөөдрийн зочноор Arvin байгаа. Тийштэй. Окей. За наваа тэгээд ийм гоё подкастт дурж байгаад бас ер нь амьдралаар нь юу болж ийн гэдгийг сонирхож байгаад баярлалаа guys. Тэгээд наваа мөн хүчтэй Arvin гэдэг. Би одоо Солонгостой Stony Brook гэдэг сургуулийн Солонгос салбарт нь computer science-ийн мэргэжлээр суралцж байгаа. Тэгээд энэ жил маань миний эхний курсээ төгссөнөөсөө хойш бол бас ер нь их юм болсон. Ярих зүйл их байна, хамт reflect хийх зүйл их байна. Тэгээд thank you for having me here. За баярлалаа. Thank you for being very professional. Yeah. Thank you for accepting our invite. It's been a while. Хуйлаа барыг төгснөөсөө хойш юусоо яриаггүй те. It's been so while. Ер нь тийш үү? Ер нь тэгэл том болох тусмаа ер нь тэгээд дотроо тэгээ тэр маань тэгээ явж байгаа, энэ маань ингэ явж байгаа тэгээл бодоод өнгөрч тиймшгүй л шүү дээ. Нэгсвэртэй яахгүй тэр нэг юм болсон байна. Тэгээд ер нь I have a question. Sorry Sara. Хоёр анх ер нь яаж танилцчихсан бэ? Чи яг анх орчлон шилжиж орж ирэхдээ яг Арвин. Центр. За Арвин чиний viewpoint гэхэл. Одоо 9-р ангид манай Сара шилжиж орж ирсэн. Тэгээ тэр үед Амраа Сара хоёр яг зэрэг манай ангид шинээр хоёроо орж иж байгаа гээл. Тэгэл ангийн шинэ охин байна гээл. Тэгэл day by day тэнж явсаар байгаа л тэгэл манай Сара чинь спорт эдэртэй амар сайн тэгэл бараг л гүйдэг тэмцээн болгон Сара орчдөг шахуу байсан. Тэгээд эхлээд анх бол битэр чинь тийм ангийн охтууд байсан. Тэгээд сүүл рүүгээ our wives were so vibing with each other тэгэл бүр бараг математик батлог багшийн математик хичээлээр л аягүй найзлсан доо. Бас манай төвбөж гэсэн хамт суудаг байсан шүү дээ. Папи ах шүү дээ. Тийм л. Яг ирсэн нэн сандгүй. Биш бас чамайг байсан сандгүй. Тэгээ Сара бол их тийм сэтгэл тийм даацтай гоё хүнэлтэй. Тэгсээр агаал тэгэл найзлцсан. Сара бит хоёр бас амар фаны танилцчихсан тий. Юу хоёлаа яаж танилцсан ярдаад. Хоёр ер нь бол яг ингээд ковидоос өмнө тий. Нэг адилхан ер нь хотгонд амьдэрдэг гэсэн хэвгүй юу? Амар ойрхон амьдэрдэг. Тэгээд Сара сүлб мөнгө тоглохыг дуртайсан. Би бас төгөл мөнгө тоглолт гэсэн. Тэгээд бит хоёр уулзаал хаяа тоглож моглол тэгдэг байсан хэвгүй юу? Тэгж байгаа л нэг өдөр ингээд сургууль дээр явжсэн чинь Сара орж ирээ суудсан хэвгүй. Манай англиний. Тэгэл oh nice you and амар чимээгээс хэвгүй. That was so unusual. Тэгээд тэгээ алгуулцахгүй. Тэгэл яг ингээд найз болсон гэх юм уу илүү ингээд time together өнгөрсөн гэх юм бол it was a GP project те. Тэр traumatic experience. Тэгээд ягаад ч элбэг дөрчи neighbor хөд нь байсан хэвгүй. Сара she lived like 200 meters away from him. Тэгээд хаалгын төгсдөг. Нэр юм уу? Яа. Хаалгын төгсөд тэрээс ингээд ярьцлага авчлах уу гэсэн чинь.
Үг ахны гэж битгэхгүй тэгснэ орцох. Тэгээд давсаа Ангу. тий 10 дахь анги. Аа, ясгүй. Чигээ. Тэр чи шалтан байсан үү яасан вэ? Хувцтай байсан. Ёо. Oh my gosh, тэр өөр амар traumatic байсан тэгвэл. Traumatic, it was funny though. He was my neighbor штэ. Хоёр хүүхэд тогсон ярьцлаа авч чадахгүй хэрэг амар shocking штэ. That team man. I remember би орж ирэл Erwin was ангийн дарга болоод and then I would ask her a lot of questions. I mean, юу болоод байна, тэр ч юу болоод байна гэл юуж мэдэхгүй болоод байгаа штэ. Тэгээд ковид болоод тэгээд амар shockingly гэртээ байгаа л for 2 years ago. Тэгээд буцаад орж ирсэн чинь тэгэл friends болсон. Гэтэ чанах тэгээд нөгөө төрийн дуулал дээр дандаа хажууд зогсдог гэсэн шүү дээ. Би бол тэрийг стаарт. Өөр яг сараар ярьж зогсдог гэсэн. Oh my god. Тийм ээ, чи санахгүй хаа гэл. Тэгээд төвбөтэй чинь бол одоо бас л бахар багасаа л нэг л хөөрхөн шар хүүл явдаг байсан. Тэгэл шатран дээр. Үгүй нэрээ шушаа шар тэгэл шатран дээр тэгэл төвбө аягүй амар. Ер нь төвбөтэй шүү дээ тоглох надад анх бүр нэг юм үгүй нэг аягүй айхтар мундаг л тоглодог учраас сараас аягүй сүртэл санагдсан. Тэгэл цаах цангөр хэрээр агийн төвбө гэл тэгэл төвбө манч нэг амар бол ер нь тэгэл шитрэн матрын амар гэл тэгсээр агаал ер нь дамаа сайн тэндэг болсон шүү те. Тэгсэн шүү дээ. Хойлоо ингээд хаа нэлээ. Найрамдлаар нэг намны спортикад болдог гэсэн шүү дээ. За. Энэ дээр яг шатран дээр хамт байнга таардаг гэсэн тэгээ. Чи ингээс бодоол. Айлал батсан мэт болоо. Хаждаг гэсэн. Бид хоёр тоглохгүй. Нөгөө ихтэй. Тэр яг тэмцээн дээр тоглолт байсан байхгүй. Гэтэ ер нь төвбө л хаждаг гэсэн. Төвбө амар төвбөгөөс л би одоо ч яадаг. Тэр нь айн уусаа. Шитрэл төвбө амар. Тэгээд ч хойлоо бас нэг юм клубд хамт хэсэг явсан тий. Нэг хурдад байсан. Өө тийш харин би санаад яг түрүү хэлэхэд чи илүү эсвэл нөгөө амраа илүү нөгөө дигийн амраа илүү Хуулаас байхгүй. Ань тийм ээ. Би яг нэг л орж ирэл хараад тийм тэрнээс бүр үүдэлтэй шүү дээ. Тэр чинь баг 4-5 дугаар анги штэ бүр яг амар дээр үед. Вау, тийм long history. Long history тий. Yeah, pretty зөртэй history. Яг ингээл хаалгаар бас нэг өдөр ингээл нэг таньдаг царай орж ичсэн баха. Би яг тгий санд нэг бид ч баг энийг мэдэхгүй шүү дээ. Тэгэл нэг харсан чинь нэг л сургуульд харсан хүүхч юм шиг. Тэгэл төв болж таарч марал. Тэгээд тэр амраа байж маа л тэгэл. Тэгээд нэг юм international сургуулиудын дунд тэмцээн гэдэг бүр амар муу тэмцээн болчихсон шүү дээ. Тийм. BSM дээр болдог. Тийш яг амраа гуруулаа хамт яваал гуруулаа металл авчаал явж байгаа. Тэр хэсэг амар юм шүү дээ. Тийш дээ. Хэн багш авч явж илаа нөгөө нэг Ron Дигийн Алма гэдэг ш. Yes. Йоо, ямар амар deep pool хийчвэ. Хүрээ. Айгу гүнзгийгээс ухаж гаргаж ирлээ ш. Алма гэдэг багшийн нэр. Би баян тэр багш уцаар ирдэг гэсэн юм байна. Тийм болохоор амар сайсан. Багш бас нэг клубтэй байсан шүү дээ бас юу лээ. Гүйл үжээ сургууль дотор нэг шитэ тоглодог. За, одоо энэ сегмент дээр бол хэдүүлээ. Тэгээд төгснөөсөө хойш professionally ямар хуу юу хийснээ ярилцъя л та. Тэ? За, Сара, чамаас эхлэе. Би надаас. За, би ер нь хөвлөж болно гэдгээ мэдчихсэн. Яагаад гэвэл за яг хэрэлдэх дуртай. Өөр ярих дуртай. Өөр яадаг ч юм дээ. Тэгэл уншихтаа сайн мэн гэж бодоод. Тэгэл одоо fuck хөлж бол илгээл шийдсэн. Тэгээд like би magister postgraduate law хиймэргүйсэн. So I wanted to do bachelor of laws. So I found the University of Sydney. Тэгээ би ширсэн байхгүй юу? Тэгээд одоо 2 дугаар жилээ төгсөөд тэгээд overall the vibe of law is like амар сүртэй юм билээ. Яг л suits. За яг л suits шүү дээ. Гэтэ ингээ унших амар thick textbooks ингээ уншаал суугаад тамхи татаал яг тиймэрхүү юм билээ. За юу вэ гэл.
Тэгээ сууд юм. На classroom-ууд амар сүртэй юу? Like But who in classmates like you never would ever try like I am with the tryhards of the tryhards too. Like would it's not a bad thing. It's a bad thing when you know you're not doing enough next to them and you're like юу гэмээр тэр барай орой унтдаг юм бахтаа гэж бодоод Einstein level shit гараад байгаа юм чи би бүр уур хүрээд амар competitive штэ бас тэгээ тэрэндээ амар гомдож байгаа. То computer science. харин тийм ээ. Computer science is like a амар гүнзгий field те. Одоо зарим нь ингээ cyber security, зарим нь app development, зарим нь AI гэл. It's like амар roof юм уу? Umbrella term. Олон юм describe гэдэг. Тэгээд би ер нь бол төгснөөсөө хойш яг computer science-ыг бол тийм wide гэдэг юм мэдээгүйс хэвгүй яг төгсөхдөө. Тэгээд би яг ихний курстээ орж ирээд хичээлүүдийг үзсэн чинь яг ETU дээр үзсэн юм заагаад хэвгүй. Тэнгүүд нөө за энэ амар амархан юм биш нэ тэгэл бодоол явж исэн. Тэгсэн чинь гинт нэг мэдгээд ингээд амар хүнд болцсон. Data structures, operating systems гэл амар хэцүү хичээлүүд ороод амар struggle хийгээл. Тэгээд яг ингээд за computer science гэж юм байд юм байна гэд ойлгосон. Тэгээд дараа нь би энэ 100 internship хийсэхгүй юу? Нэг юм Японы компанид тийм Японы нэг real estate company. Тэгээд тэндээс амар олон юм сураал. Ер нь яг ямар хуу залбар руу ормоор байгаагаа айгуу шийдсэн гэх юм уу. Тэгээд миний яг сонгосон салбар болохоор би яг хэлхээ мартах гэж. Юу ер нь тийм full stack development тал руугаа явд юм уу гэж бодоод байгаа. Тэр нь амар тийм ирээдүйтэй ер нь санагдал гэх юм уу. Яа тийм full stack development. За одоо ингэ чиний хэрэгжилж байгаа аппликейшн биш утсан дээр өнөө жишээ нь юу гэдэг YouTube те. YouTube ч зөвхөн тэр аппликейшн биш цаана database байгаа. Тэгээд front end те, back end те тэмүүтэй analytics гэх зөндөө юм байгаа шүү дээ. The only thing you see is the application. Тэрийг хийхэд бол ардуур нь back end database эднэргээд олон юм хийдэг болохоор ер нь it's like that. Бүх юм хийж сурна гэсэн үг юм. I guess. Correct. За. Yeah, that's it. How about you, Marna? За миний болохоор баг хамгийн unusual бол path-ыг авсан гэж би боддог. Би 10 жил одоо Төбө олон саратайгаа хамт 23 он төгсөөд сургуульд явахгүй, сургуульд participate хийхгүй 2 жил бол өнгөрөөсөн. Тэгээд тэр хугацаанд одоо яг бидний хэл занчснаар бол gap year өнгөрөөсөн гэсэн. Тэгээд тэр хугацаанд бол бас л чамгүй л их юм болсон гэж боддог. Зарим үед бол бас юу хийгээд яваад байна ч гэж бодсон. Зарим үед тэгэл нэг жоохон хүний тархинд нэг ихтгэл байхаар тэрийг дагаад явдаг шиг за болно даа гэж бас бодно. Тэгээд эцсийн эцэст яг одоо эргээ харахад бол 2 жилийн хугацаанд Underspace гэдэг нэг Монголын хиймэл дагуул хийсэн одоо яг Space-ийн хувьд бол хамгийн анхны стартап болоод явж байгаа тийм компанид арай шүү гэж гайхалтай хүмүүсийн ач буйнаар олон зүйл сурч ер нь бол яг professional яг юугаар би илүү majorлах вэ? Юугаар юу хийж ямар технологиор юу contribute хийж энэ хорвоо ертөнцид амьдрах вэ гэдэг юмныхаа glimpse-ийг бол сайн авсан гэж одоо ер нь хараад байгаа. Тэгээд ер нь одоо сургууль яг сурч эхлэхээс өмнө 2 жил нэг тийм өөрийгөө олох meaning of life-а жоохон мэдрэх phase-тэй байсан учраас одоо нэг тийм цаанаасаа жоохон юм тайвширсан гэхээсээ илүү лавдаг нэг юм за энэний дараа намайг энэ хүлээж байгаа байх та гэсэн нэг юм цаатлын плантай, цаатлын нэг юм зурагтай байгаа учраас арай нэг тийм бүх юм илүү урсгалаараа зүг яваад байгаа юм шиг санагдаж байгаа. Нэр нь тийм л ухаарлаа сүүлийн 2 жил бол авч өнгөрөөсөн профешнл талаасаа бол. Тийм үнээр л илүү үнс юм гарах баха. Тийм ээ. Урлаа ер нь тусцсан юм аас. Ер нь их юм болсон баха. Би одоос боддоггүй одоо шууд очиад сургууль сурах бол надад бол ингээд би баг ер нь эргээ харахад өөрийгөө амар алдсан гэж бодоод байдаг байхгүй юу. Тэгтээс одоо ер нь ямар хөө pros and cons вэ гэдэг ер нь тусдаа 2 жилийн хугацаанд юу болсноо. Хад их юм болох баха. Харин тийм ээ яг нэг юм personal growth амар чухал тий.
ягаачгүй яалтчгүй би бүр яг ингээд дөнгөж 18 хүрээл шууд явцгаахгүй юу Канад руу. Тэнд очиод ингээд за сурах ч яах вэ тий. За сурах. Тэрнээс гадуур зүгээр бие даах тий хоол хүнсээ зохицуулах. Өөр юу гэдэг яаж ингээд өөрийнхөө амьдралыг тий actually зөв trajectory-д авч явах мах уу гэдэг юм дээр нэлээд хэсэг бараг 1 жил бараг struggle хийсэн байхгүй. Унтахгүй явж магаал. Гинт ядаргаанд орж магаал тий. Яа, тийм болохоор яг ингээд би бас боддоо яг gap year авчаад нэг юм жоохон буур суурьтай олчаад явсан бол арай нэг efficient байх байсан юм уу гэж боддог байхгүй. Гэтэ одоос ингээ хараа үзэхээр нөгөө нэг одоо найз нь бол ингээд 2 жилээс бас ингээ нэрээ үнэхээр college life бол өөр зүйлүүдийг амар ойлгож байна. Үнэхээр яг тэр жоохон бие даах инээд тэрэ амьдралын жоохон юутай байх бол бас хэрэгтэй мэл. Энд бол үнэхээр ирээд амар өвдсөн. Тэгэл тэрнээс янз янзгээ болдог юм байна гэж анзаараад явчихна. How's the shift for you? Сара чиас төгсчөөд хэсэг байж байгаа тавьсан мэл байлаа. Тэгсэн штэ. Ууж партиж байгаа л явсан штэ. Энд ирчээд дайжгүй анхтаа байсан. Эхний жилдээ. 2 дугаар жилдээ ах маань төгсчөөд Монгол руу буцаад би одоо энд байгаа. Тэгээд мэдгүй амар чийл штэ. Наад тийм асуудал тохиолдчихсан уу? Not really. Ким яг хичээл найз нөхөд одоо хийндэ миндэл гээл яаж байгаа л тэгээ болгочдгийн юм бэлээ. Би ингээ өөрөө бас independent байсан гэх юм уу? Гэртээ бас гэртээ independent гэж би л дүүнрээ хөргөж өгөөл баах юм хоол хийгээл яадаг гэсэн юм. So it was chill for me to do it on my own here. So it was fine. Гэтэ тойрын ер нь хамгийн like hardest shift or like what advice would you give people for dungaj moving out to a new country? That's a good question. Би болвол хэрвээ яг ингээд 12 дугаар ангида байх өөртөө уулзах юм бол жоохон нэг тийм жоохон буур суурьтай л боломоор санагдах байхгүй гэж зөвлөмөр байгаа байхгүй юу. Ягаад гэвэл хурж ирээл те тэр ерөөсөө no гэж хэлдэг байсан бэ. Тэгэл маа найз хурж ирээл за ийш явах уу тийш явах уу тэхвэнкөө за ок тэгчдэг зөхгүй. Тийм болохоор I guess my advice would be to like learn how to say no, Kima. Aaron, what do you think? За найзд нь бол ер нь аюу олон тал advice байна. Ер нь түрүүн бас өөрийнхөө ярьсан юмтай жоохон давхарлаад ярихад 2 жилийн хугацаанд бол нөгөө янз янзын environment-д явж үзсэн болохоор одоо яг ямар environment гэхээр зүгээр educational компанид те эсвэл технологийн компанид эсвэл зүгээр ингээд одоо Улаанбаатарт иймэрхүү коллеж апа бэлтгэхэд ирсэн байгаа хөдөө орон нутгийн янз янзын өөр бэкграундтай найз нөхдүүд тэгэл ингээд ер нь талтай амар юм олон хүрээлэлд явж үзэнгүүт хэцтэй надад 12 дугаар ангийн өөртөө юу гэж хэлэх вэ гэвэл keep smiling with everybody ер нь тэгэл хүн болгонтэй сайхан харьцаад хүн болгонтэй ингээд network гэхээсээ илүү зүгээр л хүнд гоё impression өгөөд явж байхдаа бол хаалцах зүйл бол байхгүй мэн гэж анзаарсан. Заавал ингээд нэг тийм өөр дээрээ self centered байх биш зүгээр хүсээгүй зүгээр л хүнтэй энийг ярьж байхдаа бол эцэстээ ямар нэгэн байдлаар хэрэг болдгийм байх гэж ойлгосон. Гэхдээ эднээс илүү миний хувьд бол хамгийн гүнзгий орсон сургамж байсан бэ гэхээр түрүүн би ярьсанчлан 10 жилээ төгсөөд одоо топ их сургуульд орно гэж хөрхийг апп явж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр хугацаанд бол мэдээж эссе бол амар чухал. Тэнгүүд надад яг миний явсан коллеж препектэй бол Томооч Академи байсан те. Тэнгүүд тэр үед Томооч Академиг одоо фаундер буюу Батчаах юу хэлсэн бэ гэхээр намайг дэндүү нөгөө юм зөв хариулт хайх гад хичээгээд байдаг. Бараг зөв зүйл байхгүй юм дээр өөрийгөө нэг юм шейпэнд оруулах гад ядаад байдаг гэж тэгж хэлсэндээ тэр үед би яг өөрийгөө гүтээ юм болгонд л зөв хариулт байх хэрэгтэй буюу одоо зарим нэгэн зүйлд урсгалаараа яваал болчих зүйл байхад албаар өөрийгөө за энэ бол яг зөв яг буруу би яг цаг алдаад байна алдахгүй байна гэдэг нэг юм одоо сегмент жинхэнэ нөгөө хэлчээр сегменттэй ингээд би яг одоо буруу одоо зөв гэдэг юмд өөрийгөө барих гэж их ядснаас болоод маш их юм нөгөө өөрөө өөртөө стресс нэмээд нэг юм
одоо бараг 50 ч найз нөхдөдөө гадуур явж чадахгүй хэмжээний team state-д орсон байсан гэж бүгд анзаардаг. Сараа маань ч гэсэн санах баг бараг л ингээ уулзсан юм. Одоо ер нь ингээл бид нар уулзсангууд найз нь дандаа л одоо би явлаа алга боллоо яалаа илээ. Гэтэ яг үүндээ тэр бүхнийг балансд барих нь миний хувьд илүү beneficial байсан зүйл байхад би ингээ албаар за бараг л үргэлжил цагаа эндээ зарцуулж ивэл зөв гэд нэг тийм альва нэг юм амар туйлшимтгай ханддаг байсан байна гэж анзаарсан. Тэгээд бас 3 дахь юм нь юу вэ гэхээр үргэлж бүх юмыг нөгөө мэдхгүй юм шигээр дайрч ивэл одоо аливаа зүйл мэдхгүй юм шигээр орж ивэл их зүйл хүрэх боломж нэг тийм юм байна. Одоо би Honda Space ингээд технологийн компани гэж ханх ороход бол мэдээж би юу ч мэдхгүйгээ мэддэг ч гэсэн бас нэг хүнд чинь нэг 10 жилийн за бас нэг инженерийн анги дээр ингэжсэн ингээд хүнд нэг жоохон ч болтгой за би чадна да гэсэн итгэл бол байт юм лээ. Гэтэ итгэлийг буруугээгүй зүгээр тиймэрхүү өөр хүрээлэлд орж байгаа бол бүр тархиа бүр үнэхээр тиг бүр юу ч болгоо за одоо энэ хүмүүсийн хэлсэн баг өгүүлбэрний ганц үг бүрийг нь би өөртөө зөвөр ойлгож авч одоо амьдрнаа гэдэг нэг тийм шинэ хүрээлэлд орж байгаа бол тархиа бүр цоошнэр эхлүүлэх ёстой гэл тиймэрхүү янз янзын key takeaway-уд бол гаргаж ирсэн. Гэтэ илүү гүнзгий яриулаад гэсэн гарч ирсэн. Одоогийн байдлаар өнгөцгий хэлэхэд бол эднэр л. Yeah. Wow. Наач надад хэрэгтэй зүйл шүү. Хүмүүстэй smile ярих. Би ерөөсөө smile гэдэг шүү дээ. I have a resting bitch face ёстой. Demonstration харъя л та. You know it дээ. Харин тийм яг ингэж харсан заяа. The first time I saw her in school, she was making that face. Харин энэс найзны нэмээд хэлэхэд нөгөө сүүлд хоёр одоо би нөгөө Honda Space 2 удаа ер нь бол татлах хийсэн. Энийгээ жоохон эхэндээ сайн дөрөс хэлдэг гэж тий 2 удаа хийхэд эхнийх нь бол яг pure engineer дээр дараагийнх нь илүү нөгөө startup бид нар яаж pitchlэх үү гэдэг манай Honda Space-ийн CEO Nami гэдэг ихч бид нар зааж өгч ирсэн. Тэр үед ингээд хичээн хэлж байгаагаар бол одоо ингээд VC болон фондеруудтай уулзахад яг үндэ тэр хаалгаар орж ирж байгаа чиний мөчөөс эхлээд чиний бичиж эхэлсэн байгаа буюу ингээд бие авч явах байдал бол үнэхээр хүсгүй байсан ч бүр хүчээр өөрийгөө юм warm person юм шиг авч явах хэвээр тийжиж ингээд хэрэгтэй тэгэхээр амар тэр нь л нэс нэг амар уртстэй би одооноос ер нь энийг л гэхдээ мэдээж бас хүсчл инээж байгаа л да гэхдээ ер нь хүсгүй үедээ ч гэсэн хичээж байгаа л оо хай гэл тэгээ бас их сургуульч нь миний нэзээ айгүй тийм юу юм шүү нэг юм оо хай Аяа тийш дээ тэр нь хоёр ярилгүй би бол тэрэн дээр бол сүлд ядарсан үнэхээр хэцүү. Үнэн шүү. Би бас яг ингээд анх коллежд ирчээд байж хат нэг юм лупэнд орчтой юм лээ те. Нэг харсан хүнтэйг очил how are you? Oh what major are you in? Oh what year are you in? Which residence are you in? Яг нэг тийм лупэнд орчтой юм лээ те. Бараг 2 сар яг тэрийг л ингээд уулзсан хүн болгонтой яриад идэв. Тэр нь би тэрнээс сүүлээ үнэхээр залхсан. Би бас амар залхсан заяа. Би гэхдээ you know how I am штэ guys. Би ёстой ингээд хот байж чаддгүй штэ. Ёстой асуух юм асуугаад мэдхгүй юм мэдхгүй гээл. You know what I realize? Амар ингээд funny болох зүйл ингээд just ask a random question заяа. Чи одоо хэдэн xтэй вэ? Гэхээр хүмүүс амар шок. Тэр ярдсан юм лээ заяа амар funny. First time оо. Ингээд first time ингээд юу лээ how are you? How's uni? Тэгээд дуусчихдээ штэ. Тэгээд шууд ингээд нүдрүү нарж чаад like what's your deepest darkest secret гэж асуусан. Funny хэлжтэй юм бэл. We have to note that down. Тэгээд I'm gonna give it a test заяа. Тэгээд дараагийн дугаар дээр share the results. Тийм ингээд crush mash ингээд romantic асуухаар амар funny юм лээ. Like it's just a fun topic for people to talk about. Тийм бас ингээд small talk-уд бас амар хийдэгтэй. Ингээл oh the weather is nice today. Oh yeah it is. I was hoping for some snow гэж хэлтэй. Одоо юу юм бэ? Тэгэл дуусч байгаа байхгүй. That's like full stop те. Тэгэл нэг мэдгээд бүр тийм болцсон байсан байхгүй. Би тэгээд эхний жилдээ Монгол буцаад зүгээр хүмүүс тийм ярих гэдэг байсан байхгүй гэсэн чинь. Өнөөдөр яасан гоё өдөр вэ? Над руу хараад бүр ингэж
10 жил найзалцсан хүнтэйгээ тийм ярьж байгаа шүү. Юу яриад байгаа вэ? Өнөөдөр яасан гоё нартай өдөр байна гэж. Юу вэ бро чи ямар Канад болцсон юм бэ? Гэтэ ер нь би та хоёроос бас ингээд одоо найзынхаа амьдралын патас шал өөр одоо ямар гэсэн юм мэдээж өөр амар experience байгаа шүү дээ. Нэг юм асуухад одоо миний эргээд харахад энэ intellectual одоо expansion те яг одоо түрүүн төвбөч гэсэн би ингээд тэр компанид ингэж яаснаар иймар явах хэрэгтэйгээ ойлгосон. Сараач гэсэн одоо яг ийм чиглэлээр явах ойлгосон гэд яг тэр мөчүүдэд яг ямар ийм storyline тохиолдоод тархинд нь яг ямар ийм бодлууд орж ирээд өөрийгөө олж байгаа юм шиг санагдсан бэ. Надад иймэрхүү яг өөрийнхөө юу хийхийг хүсэж байгааг олох мөчүүд амар ярилцахад аюу хэрэгтэй. Мөн дээрээс нь энийг сонсож байгаа хүмүүс ч гэсэн энэ үед хүмүүс ингэж өөрийгөө олд юм бэлээ гэдэг example амар хэрэгтэй гэж боддог учраас та хоёрын үед ямар байсан бэ? Яг storyline яг тэр үед тэр ах тэгж хэлсэн чинь тэгж бодгдсон ч юм уу те. Тийм. Энэ дээр. So, do you mind if I start? Yeah, you can start. За, миний үед бол яг юм би бас нэг юм стартап гэх юм цаашаа яг ингээд яг corporate гэх юм цаашаа яг нэг юм дундуур нь байдаг компанид ажиллаж байсан байхгүй юу? Токиод. Тэгэл манай нэг CTO байдаг гэсэн байхгүй юу? Иран залуу. Тэгээд тэр ах ингээд зүгээр л he was амар workaholic заяа. Бүр ингээд өглөө 8 гэхэд ирээл орой 8 гэхэд явдаг заяа. Ажлаа хийж байгаад өөр юу ч хийхгүй. Өөр ингээд бид нартай хамт хоол моолн чихгүй заяа. Зүгээр л бас very work тэгээд go home. Тэгэл тэрүүнээс сонсохгүй тэгээд одоо ингээд AI гарч ирж байна те. Та ингээд AI байхгүй хахад код мод яаж бичдэг гэсэн юм гэсэн чинь it was so difficult те. Ерөөсөө нэг юм discussion forum уншаад тэгээд арай гэж нэг юм like some codes took months те. Тэгээд одоо AI гарч ирээд та ингээд ажил мэжлээ алдаад байна та юу гэж бодож байгаа гэсэн сахгүй юу. Тэгсэн чинь ер нь бол AI-аар хүмүүс ингээд хүссэн юм хийхин тулд they have to know how to describe the problem гэж байгаа байхгүй. And people don't know how to do that. Тэг чинь яг юу хиймээр байгаа тий? Like on the technology side яг юу хүсэж байгаагаа ямар хөө програм хиймээр байгаагаа яг зөв үгээр илэрхийлж чаддгүй гэж байгаа байхгүй. Жирийн хүмүүс. Одоо жишээ нь ингээд өөр хинтээч ирсэн ингээд нэг санаатай байдэн штэ. Нэг аппликейшны нэг юм ингээд нэг ийм дэлгүүр нээчүүл стаалшнал штэ л тий. Нэг юм шин тоглоом гаргаад тэгээд тэгдэг бол хэвээр амар шиг байна. Тэгдэж штэ. Яг тэрийг яг ингээд юм болгож хийхэд it requires a lot of skill and a lot of time тий. Зүгээр л ганц prompt-ноос гаргаад ирчихдэг юм гэж байхгүй байхгүй. So тэрийг олж мэдээд yeah I guess AI-аас айх биш илүү тийм өөрийнхөө advantage болгож ашигла гэж хэлсэн надад амар. Тэгэл internship-ийнхаа дундуур ямар хуу юм ашиглаж ийм application хийдэм байх. Database гэж яадیں۔ Тэ. Яаж ингэж environment-а setup хийдэг мэдгээд амар тийм fundamental юмнууд сураал. Тэгэл энэ бол яг л миний ирээдүйд хийх хүсэж байгаа юм байна гэж бодоод yeah I guess that's how it went for me. Ахын тэгэхээр ер нь бол хэлсэн өгнүүд бол амар орсон биш тий. Тэгээ нөгөө design patterns гэдэг амар тийм high level юмуд байдаг шүү дээ. Factory, singleton гэдэг. Тэр юмнуудыг сурчих юм бол яг ингээд илүү accurate problem-а describe хийж чаддаг болдог гэж байна. Одоо жишээ нь нэг юм хараад энэ тэ object oriented programming solid fundamentals-ыг зөрчсөн байна тэ. This is a bad code гэдэг хэлдэг болчихсон юм лээ. So I guess that was very inspirational and very eye-opening, you know. Wow. Nice. How about you, Sarah? Do you need more time? No. What was the question? Why am I here? No, яаж одоо яг өөрийнхөө явж байгаа чиглэлийг яг минийх гэдгийг мэдсэн бэ? Одоо ямар story тохиолдож чинь төбөгийн хувьд л ингээд тэр ах нэлээд ингэж гайд хийсэн учраас гэдэг шиг. Сарагийн хувьд яг би л obviously мэдгүй шүү дээ. Нөө юу. Тэгэл зүгээр л чи хууль хийх үү гэл I was like за
I can do that тэгээд орчихгүй юу. Тэгээд орсон чинь дараа нь хөл ингээд илүү судлаад үзээд яасан хичээлд нь суугаад яасан чинь амар interesting зөө. Амар funny гэлээ. Амар interesting зөө. Одоо ингээд you need амар ингээд баг код шиг юм уу like math зөө. Ингээд 1 + 1 = 2 ингээд амар reasoning штэ амар ойлгомжтой штэ. Яг л тиймэрхүү мэлээ. Like you have ингээд elements of the law of what makes it a crime гэх юм уу те. And тэгээд from the facts ингээд fact удаа штэ. Тэр ингээд you have to analyze those facts to the elements тэгээд таарч гинүү таарахгүй нү гээд тэгээд that makes it a crime or not a crime болчихж байгаа хгүй юу. Тэгээд тэрийг ингээд амар яхаар амар fun юм билээ. Амар puzzle шиг. Тэгээд ер нь дуртай л болсон. Одоо ингээд law ч бас амар umbrella term шүү дээ тий. Одоо чинь criminal law, copyright law, bla 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 гэж баахан салдаг шүү дээ. Яг ингээд сонгосон байгаа юу? Эсвэл are you still in the process of making that decision? I'm still in the process. The more commercial law яана да. Би л зөндөө commercial law үзсэн маа. IP law, contract law, franchising law за юу ч ямар ч их law үзчихвээ. Тэгээд яг ингээд what's your least like favorite law ингээд procedure law амар дурггүй. So юу яа like tell us more. Procedure law ч одоо нөгөө цагдаа нар ингээд чамаа did they rightfully arrest you ч юм уу did they tell you your rights тийм хийсэн procedures байгаа штэ to bring you to court хөө. Тэгээд тэр нь зөв явагдсан уу? Тэгээд there's criminal procedure, civil procedure гэж байгаа. Тэгээд civil procedure нь одоо чамд ингээд бүх ингээд they give you all the options under the law of what you can do for a solution to. Although did they give you an option to negotiate team ADR processes ингээд зөндөө байдаг байхгүй юу. Тэгээд тэрийг хэлээгүй бол then you're a bad lawyer. Тэгээд you can be sued too and lose your license to be a lawyer too. Тэгээд амар ингээд сүртэй юм яа. Тэр жоохон boring болохоор би дургу байсан. Тэгэд найз нэн дээр ганц нэг хэлчихгүй яг энэ өөрийгөө олсон дээр энэ юу юм бэ гэхээр нөгөө би яг 10 жилээ төгсөхийн аппликейшн маань бол өөрийгөө quantum physicist болно гэж явуулчихсан. Тэгээд хоёр дахь эхний gap year-ээр өөрийгөө neuro computing-ийн яс хийсэн одоо нэг neural-тай холбоотойгоор явуулаад тэг 3 дахь жилдээ electronic engineer ерөн CS эдэргээ тэгэнгүүт тэр дунд юу болсон бэ гэхээр нөгөө томооч ахтай би сурагч байж байгаад яг багшилсан да. Тэнгүү тэр багшилж байгаа үед надад амар хоосрал мэдгэсэн юм юу байсан бэ гэхээр яг үнийг хэлэхэд би ерөөсөө өмнөх байдлаасаа дээшлэхгүй нэг мэдж байгаа математик юм ал би тэрийг олон дахин заагаадсан байхгүй. Тэр үед үнэхээр одоо ахтаймдаа ингээд юм хийж байгаадаа баярлж байгаа ч гэсэн өөртөө хийж байгаа миний growth ерөөсөө байхгүй. Тэгээд тэрнээсээ болж нэлээд стресстэй тийж яагаад ер нь бол за би ингээд educational газар бол ингээд байгаад ах ерөөсөө биш юм байна. Ерөөсөө ингээд би нэг 10 жилээ сурсан матал бодоол өөр би ингээд шинэ experience болох хэрэгтэй гэдэг. Ер нь бол найз нь ажиллаа хайж байж байгаа бөө юм болсон. Тэгж чаад on the space ороход чи ерөөсөө ямар ч нөгөө надад ингээд одоо хүнд чинь бас ингээд за манай тэр ах тэнд байд юм чинь хаас сууж агаад яа гээд нэг жоохон жил acquaintance байдэн шүү дээ. Надад бол хинч байгаагүй те би on the space руу эхлээд нөгөө веб дээр байсан нэг фидбек дээр өгдөг юмар нь эхлээд намайг ийм охин гэдэг бөөн л юм явуулж байгаа. Тэгээ надад ерөөсөө хариу өгөө бараг 7 хоног байхгүй. Тэгээд би бодоод энэ ч одоо ингээл ghost хийдэг байх л та. Гэтэ одоо яах вэ гэ. Тэгээд найз нь бүр тэр нөгөө офисынхаа нүүдэнд амар зэрэг гаргаа очуулээд суугаад би ингээд нэг мэйл бичсэн юм аа. Надад ядаж rejection өгөх боломжтой болов ер нь уншсан болов гэд тэгсэн чинь хүний нөөцийн нэг чинь одоо байхгүй байгаа чи хүлээж ий гэдэг найз нүүдэнд нь цаг суугаад тэгж нэг их чирсэн чинь өнөө их чинь намайг шууд анхны уулзалт дээр өө чи оюутан биш юм те тэгвэл I can't одоо guarantee you anything гэж шууд урдаас амар англи хэлээр тэгэл найз нь ер нь бол за одоо ингээд хударчлаа да гэж тэгсэн чинь 7 хоногийн дараа чи манай оффист хүрээд ирээ зүгээр ярилцаад үзье гэдэг. Тэр өдөр нь би нөгөө ярилцсан айгүй юм интервью гэдэг шиг юм гэж бодоод амар яасан байхгүй. Тэр найз нь баг 2 жил ямар ч CS math эдэр нэг хийхгүй байгаа штэ. Тэгэнгүүтээ яг тэр өдөр одоо надаас яг л за одоо чи яг миний урд binary search-ийг ингээд амаараа яриад тах юм гэж бодоод 2 оны хугацаанд
бүх мэдлэгээ толгоонд багтаах гэж үзээд ер нь бараагүй. Тэгэл юм асуувал хаа би ийм шээ би яг мэддэг байсан юм а гэдэг үнэнгээл хэлсэн. Тэгэл ер нь бол тэр үе зүгээр бодоод үзэхэд би яг нөгөө өөрөө юм хүн тас түрүү төбөг хэлсэн шиг үгүй гэж хэлж чадахгүй айгүй айдаггүй. Тэгэнгүүт яг тэр нэг багшлал яваад идэг тэр нэг фейсээсээ одоо миний яг гарах боломж амар цөмөс мэхгүй яа гэвэл ингээд нөгөө ахтай маа намайг ямаа заачих гэх. Гэтэ би өөрөө хийх хүсэлгүй байгаа тайгууд тэр үед бол миний өмнөх би бол за тгий энэ газарт хэрэгтэй юм чи ингээд өөрийгөө хоёрт тавиад нөгөө юмаа нэг тавиад явах байсан. Тэгвэл тэр үед бол шууд би дахиж чадахгүй гэж хэлээл. Тэгэл шууд өөртөө илүү үнж байдлаар хүссэн зүйлээ хийгээд явхад бол яг тэр intellectual зүйлд бол хамаагүй зөв тэгээс self одоо satisfactory бол хамаагүй их steam байна л гэж үзсэн. Ер нь бол амар өөрийнхөө зарчмаас өөр юм хийж үзсэн тэр үед. Тэгээд нэснэс яриж бодлоо тэр. Тий. Ариун бас юу гэдэг вэ те нөгөө хамтдаа байлаа. Тэрэн дээр видео хичээлүүд ордог гэсэн те. Би яг харчаад би бүр нэг хичээлээ илээ. Физик хараад за те вау амар сайн явж байгаа юм даа л гэж бодсон байхгүй. Нэг тийм видео хичээлүүд айгу тийм цөөхөн мэдчихтэй монголоор ялангуяа тэгж бодчихсон зүгээр. Тэр нь сайд одоо project байх юм билээ. Түүнээс л тэр үед бол найз нь яг л миний хөөл одоо interest will be education was not. Тэгэл яг энийг л ойлгох нь яг миний gap year авсны одоо ер нь нууц очвол байсан баг тийм ээ. Вау, мундаг юм аа bro. Вау. Кино. Би бүр ингээд ястаа ингээд reject-лсан ингээд онцгой биш авахгүй гэснээр авчиж байгаа байхгүй ястаа амар штэ. Харин тийм байхгүй яг ингээд this reminds me of a quote. You miss 100% of the shots you don't take, те? Тийм байхгүй. Тийм. Тэ? Одоо тэгэл ер нь болвол тэ мэйл явуулчаал тэгэл за гэл тэгч тэгээгүй юм биш үү? Бууж өгөөгүй шууд газар дээр нь очиод уулзсан юм гэж жагаад юм биш үү? That's very inspirational. Wow, that's what. Харин тэгээ ер нь найзан зүг бодсон юм уус одоо Монголд л компани менежер одоо очиад үүдэнд нь баг өдөржин үлээд суусан чадчих нэг царайц нарах хэлгээд яг ямар мундаг хүмүүс эдэн гэж бодоод тэгэл одоо улсад мань л байгаа юм да гэл тэгэл алдах юм юу ч байхгүйсэн бохоо тэгэл найз нутсан дөө тэгээд ер нь бол гэхдээ миний харж байгаагаар ер нь тэр хүмүүсийн маш мундаг тийм гоё сайхан занааштай байдагт нь л найз баг орчсон баг төө уусаа бодоо үзэхэд хин л 10 жилээ төгссөн нэг хайлт мэдлэгтэй хүүхдийг за яхав чам боломж олгоё гэдээ явахт тэгээ ер нь бол Ondo Space-ийн хамт олон бол өөр амар гайхалтай юм залуу одоо юм инженер ер нь юм шинэ сурыгээд очиж байгаа хүүхд толгоныг амар open гэдэг учраас ер нь амар зөв газараа зөв очичлаа л гэж бодсон нөгөө нэг when the planet meets юу гэдэг нэг үг гэдэг шүү дээ ингээд яг төлөвлөсөн юм чинь хийсэн зүйлтэй чи ингээд давцгаар that's the luck ч лөө за мартсан. Харин тийм нөгөө нэг you make opportunities гэдэг дээ шүү дээ. Oh. When preparation meets opportunity makes luck. Яг шүү. Тийм. Яа, мундаг юм аа bro. За хэлээ энэ ер нь бол найз хамт нөгөө хүмүүсийн гайхалтай санаж шүү. Personally хэтэл нэг тиймэрхүү байгаа тий. How about personally? Та ер нь personal self discovery хийсэн мэ төгснөөс хойш. Тэгээ personal нэг тийм significant events тохиолдсон уу? Ариуныг сонсъё. За энэ бас бодгоор л юм найз нь бол түрүүн тэр нөгөө soft skill тал руугаа soft skill-аас professional болчихно. Ер нь бол яг зүгээр амьдралын wise юу болсон бэ гэхээр нэгт амар юм одоо өөртөө илүү хайртай болсон гэж харж байгаа юм уу? Тэрний үс үг гэхээр өмнө чи ингээл 10 жил битэр чи ингээл бараг л хаа хамаагүй л идэж уддаг байсан шүү дээ. Ингээл ч байж байгаа л гоё юм ер нь нэ тэр одоо тиймгүүд ингээд ер нь ингээл цаанаасаа том бор тусмаа миний би чинь бас нэрээ одоо миний fuel юм байна. Би өөрлөгөө юу оруулж байгаагаараа одоо буцаад миний одоо productivity харагдана. Би өөрийгөө сайн олоор яах тусам яа ингээл нэгт амар юм амьдрал lifestyle wise амар тийж жоохон өөртөө илүү хайртайгаар илүү тийм healthy амьдардаг болсон гэж харж байгаа. Тэгээ түрүүн төбөгийн хэлсэн амар үнэн тэр нөгөө унтах нойр мойр тэр
ингээл бараг л нөгөө хөтлөөл локиныг л хөтлөөл гринлэл level that's the good that was not харин ч яг өөрийгөө эрүүл авч явангаа хэрхэн юмаа хийж чадж байгаа вэ гэдг нь илүү зөв индикатор юм байна да гэд. Тэгэхээр ингээд нэг юм бүх зүйлд өөрийгөө нэг 50% заавал бирж явах хэрэгтэй, өргөлж харилж явах хэрэгтэй гэдгийг нэс амар ойлгосон гэх юм. Тэгээд өөр яг тийм personal юм дээр гэх юм бол тэгэл чинь нөгөө networking-ийг амар чухал гэж одоо хүртэл хардаг л болоод байгаа. Одоо жишээ нь дараа би нэг 2 жилийн өмнө таарсан тэгээд дахин амьдардаг хүн байлаа гэхэд би дараагийн 2 жилийн дараа өнөө охин руугаа өнөө банд руугаа хоёулаа ийм төсөл хийгээд бичгэд бол одоо болохоор зүйл байхгүй. Тийм учраас таарч байгаа хүн болгонтой нэг approachable хүн шүү гэдэг мэдрэмжээ өгөөд амьдрах нь амар зүг юм байна да гэж бодсон боёо. Түрүүн сүүлд тэр Anda Space яг хоёр дахь software engineering internship дээр нэлээд олон юм ундаг бас бидний үеийн хүмүүс хамт орж ирсэн. Одоо Колумбиад сурдаг цогтгээд байна. Тэгээд Lafayette сурдаг өөр цогтгээд байна. Тэгээд Шүтээсийн хоёр цэлмүүн хүсэлэн гэл ингээм ундаг ах хичнэр тэнгуут ингээл бодоод үзэхээр одоо хэдий нэг хальт уулзж байгаа ч гэсэн гэлээ нэг 2-3 жилийн дараа тэр хүмүүстэй буцаад ямар нэг юм хийх боломжтой санагдаж байгаа учраас үргэлж тэр хүмүүс би нэг good person шүү гэдэг мэдрэмж төрүүлээд байх нь амар зүг юм байна. Энэ нэгтэй айгүй юу сонсож байна. Нэг амар бүх химиг нэг юм планет гэдэг тааш үгүй шүү. Энэ зүгээр цаанаасаа сурсан одоо adapt хийж байгаа mindset-эн дээр шүү. Түүнээс л үргэлж нэг амар үргэлж improvise хийгээд байгаа юм шүү guys. Гин амар буруу ойлголт гэж ингэж бод. Тэг ер нь нэг тиймэрхүү талууд юм болов? Харин тийм ээ. Одоо энэ подкаст хийж байгаа шалтгаан ч гэсэн ер нь бол баг networking шүү дээ. Яг нэгнийгаа ингэ таньдаг байсан те. Түлэн амар сайн найзууд hangout хийгээд нэг ширээн мөрөн дээр randomly сууж байгаад те юм ярьдаг байсан шүү дээ. Тэгээд хэвлээ тэгж чадхаа бэлдсэн шүү дээ. Because we're not in the same school anymore те. Тэгэл тэр байсан connection-удаа буцаж сэргээгээл. Вау. Тийм. Business. За хэдүүлэнгийнх нь ер нь подкаст дуусах төгөж байна. Тэгээд манай урилгыг авч орж ирсэн Арвинда маш их баярлалаа. За энэ подкаст дуусахаас өмнө хэлэх зүйл байна уу? За тэгээд бас намайг урьсанд маш их баярлалаа. Ер нь үнэхээр харилцаагүй удаан байсан хүмүүстэйгээ яг төбөө төгөөлтэй одоо ер нь бол ингэж сайхан ярих боломж олдчихин. Тэгээс үнэхээр networking амар ингэж strength-ний team санагдлаа. Тэгээд эцэс нь хэлэхэд ер нь бол 2 жилийн хугацаанд янз янзын мундаг хүмүүсээр хүрээлүүлээд янз янзын project-ууд тэгээд spacing, стартапууд тэгээд стартапуудын pitch-нэ тэрэ бүх зүйлийг хийгээд үдийд ингээ хүрээд үзэхэд ер нь бол ямар ч юм project-д одоо хамт contribute хийгээд явж хат би бэлэн шүү гэж хэлмээр байна. Тийм ч учраас одоо миний LinkedIn хаяг ч юм уу, миний ани social platform руу яг миний хийж хийсэн зүйлсүүд болох хинэ тэр IoT device, HCI, эсвэл brain computer interface гэх тиймэрхүү технологиудтай холбоотой мөн ирээдүйд зориод явж байгаа computer vision нэ тэр тиймэрхүү researchтэй холбоотой сонирхолтой хүмүүс байвал please contact with me. Яа гэвэл угаасаа одоо олон хүний intellectual зүйл хийсэн нийлсэн project-уудаас бид илүү их юм сурдаг. Тийм ч учраас илүү ингэж адилхан сонирхолтой хүмүүстэй, адилхан interestтэй мундаг залуучуудтай нийлмээр байгаа шүү. Тэгэхээр надтай холбогдоорой, ярилцах зүйл байвал ярилцаарай л гэж төгсгөлт нь хэлье да. Тэгээ хоёр найздаа бас маш их баярлалаа. Thank you. За баярлалаа. Баярлалаа. Тэгээд дараагийн дугаарыг хүлээн авч үзээрэй. Okay, that's it.